Орхон аймгийн нийтлэг үйлчилгээний алба үзүүлж байна. Орхон аймгийн нийтлэг үйлчилгээний алба нь 2016 онд үүсгэн байгуулагдаж, иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг даргын тамгын газар, бусад төрийн байгууллагуудад чанар стандартад нийцсэн нийтлэг үйлчилгээг үзүүлж, төрийн албан хаагчдын ажиллах тав тухтай цэвэр аюулгүй тоглох орчинг бүрдүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулж байна. Орхон аймгийн нийтлэг үйлчилгээний албанаас хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, сарын 1 хүрээнд төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан, үйлчилгээний ажилтан, харуул хамгаалтын ажилчдын дунд сургалт зөвлөгөөн ажил мэргэжлийн уралдааныг 2 үе шаттайгаар төлөвлөн зохион байгууллаа. 2025 оны 4-р сарын 17-ны өдөр Орхон аймгийн хэмжээнд анх удаа төрийн байгууллагуудын үйлчлэгч, зохицуулагч нарын дунд үйлчилгээний ажилтны ур чадварыг дээшлүүлээ. Харуул хамгаалтын бэлэн байдлыг хангах сэдвт сургалт зөвлөгөөнийг зохион байгуулж, мэргэжлийн сургагч багш нарыг урьж оролцууллаа. Сургалтын гол зорилго нь Эрдэнэ түүлдвэр төрийн өмчт үйлдвэрийн газрын аж ахуйн үйлчилгээний цэхийн хэрэгжүүлж байгаа ажлын байрны цэвэрлэгээ үйлчилгээнд тавигдах ерөнхий шаардлага CS61 тэгдэг 3 2020 стандартыг үйлчилгээний ажилтаа албан хаагчдад сурталчлан танилцуулах, өөрийн байгууллагада тохирсон стандартыг хэрэгжүүлэхэд нь туслах зорилготой байлаа. Орхон аймгийн нийтлэг үйлчилгээний албан сүүлийн 2 жилийн хугацаанд төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагуудад дээрх тэргуун туршлагыг нэвтрүүлэхээр зорин ажиллаж амжилттай хэрэгжүүлсэн юм. Цаашид төрийн байгууллагуудад цэвэрлэгээ үйлчилгээний стандарт шаардлагыг нэвтрүүлэх нь орчин цагийн чухал хэрэгцээ болсныг онцолж байна. Манай нийтлэг үйлчилгээний алба аймгийн засаг даргын тамгын газрын дэргэдэх агентлаг энэ хэлтээс албадуудын 6 байрыг хариуцж ажиллаж байгаа. За энэ хүрээнд бол бид нар яг өөрийнхөө байгууллагын үйлчлэгчнүүд бол сургалт зөвлөгөөн ажил мэргэжлийн уралдааныг удаа зохион байгуулж байгаа. Мэдээж үйлчлэгээ үзүүлж байгаа учраас энд стандарт байх хэрэгтэй. За ер нь бол манайхан бол хэвшмэл ойлголт бол үйлчлэгч цэвэрлэгч нар бол хэрэгжилж байгаа багаж тоног төхөөрөмжөөс ахуулаад шалны хувин шалны мод алчуур өгсөн л иймэрхүү ерөнхий хэвшмэл юм явж ирсэн. За энэ ойлголт бол орчин үед үйлчлэгч бол мэргэжлийн зэрэгтэй болсон, мэргэжлийн үнэлт холбогддог болсон, шалгалт авдаг болсон. Ер нь бол энэ чинээгээр төрөөс бас анхаарч нийгмийн асуудал дээр анхаарч байгаа ч гэсэн энэ ажлын шаардлага нь бол цаг үед агаад ийм болж байгаа. Тийм учраас энэ төрийн үйлчлэгээ үзүүлж байгаа байгууллагуудынхаа үйлчлэгч нарын ёс зүй, харьцаа, хандлага, за тэгээд дээрээс нь ажлын ур чадвар, арга барил дээр өөрчлөлт хийхээс бол аргагүй байгаа. Тэгээд Эрдэнэ төлөвлөлтөд энэхүү стандартыг хэрэгжүүлсний үр дүнд бид нар яаж юм гэхээр сонгон шалгаруулалт маань энэхүү стандартаар шалгалтаа авдаг боллоо. Тэгээд бүх Эрдэнэ төлөвлөлтийн хэмжээний 330 хэдэн цэвэрлэгээ үйлчилгээний ажилтнууд маань бүгдээрээ сургалтанд сууж мэргэжлийн үнэмлэхтэй болсон. Хоёрдугаарт бол хүний өрөөнд бусдад саад учруулахгүйгээр богино хугацаанд тийм цэвэрлэгээ үйлчилгээг чанартай үзүүлээд гарах тийм стандарт ажлын дистараллыг тогтоож хэмнүүлэх чухал байсан л да. Тэгээд ийм хэрэгцээ шаардлагаар бол бид нар анх Эрдэнэ төлөвлөлтөөр дээрээ туршиж хэрэгжүүлээд тэгээд одоо бол яг мөрдөд ач холбогдол үр дүнгээ маш сайн өгж байгаа. Сургалтын хүрээнд офис өрөөнд цэвэрлэгээ хийх үйлчлэгчийн ажлын дистаралал, ариун цэврийн өрөөний цэвэрлэгээ үйлчилгээний ажлын дистаралал болон харуул хамгаалтын албаны үүрэг гүйцэтгэл бэлэн байдал, үйлчилгээний ажилтны ёс зүй, харилцаа, хандлага сэдвүүдээр онол практикийн үйл ажиллагаа явууллаа. За энэ сургалтанд болохоор зэрэг Орхон аймгийн төрийн үйлчилгээний албаны ажилтнад үйлчилгээний ажилтнууд бүгд ирж хамрагдаж оролцож байгаа нь бас их агууштай туршлага судалсан бидний цаашдын ажилд маш их үр нөлөөтэй тус нэмэртэй ийм үйл ажиллагаа болж явагдаж байна. Энэ үйлчилгээний ажилтны ингээд стандартыг хэвшүүлж яваа тохиолдолд суугч болон үйлчлүүлэгч хүмүүсийн ая тухтай байдлыг хангах тал дээр айгуу сайн бид нар мэдлэгээ тэлж айгуу сайн ажиллаж байгаа. Үйлчлэгийн ажилчдын ур чадварыг сайжруулах сургалт зөвлөгөөнд явуулж байгаад баяртай байна. Бид нар энэ сургалт үйлчлэгэнд явуулснараа өглөө их мэдхгүй чадахгүй юмаа суралцаж, ард иргэдтэй элдэг зөөлөн харилцаагаар харилцаж, ажил амьдралаа улам сайжруулахын төлөө хичээж ажиллаж байна. 2025 оны 4-р сарын 25-ны өдөр төрийн байгууллагуудын үйлчилгээний болон харуул хамгаалтын ажилчдын дунд ажил мэргэжлийн ур чадрын уралдааныг зохион байгуулахаар төлөвлөж нээлттэй хийлээ.
Ялтын ажиллагаанд Орхон аймгийн засаг дарга зоригт баяр болон бусад төрийн байгууллагын дарга удирдлага албаны хүмүүс хүрэлцэн ирж уралдаанд оролцогчдод амжилт хүслээ. Орхон аймгийн засаг даргын зүгээс нийтлэг үйлчилгээний албанд үйлчилгээний стандартыг нэвтрүүлэх, ажилтан албан хаагчдын ажлын орчин нөхцөлийг сайжруулах, багаж хэрэгслээр хангах, цалин хангамжийг нэмэгдүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна. За мөн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй сарын 1-ний хүрээнд нийтлэг үйлчилгээний албанд харьяалагдсан ажиллаж байгаа нийт албан хаагчдын ажлын хувьцааг шинжилэн гардуулж өгсөн нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дүрм журмд нийцэхээс гадна ажилчдын ажлын үр бүтээлд эерэг нөлөө үзүүлэх юм а. Ажил мэргэжлийн ур чадрын уралдааны зохион байгуулахад Орхон аймгийн засаг даргын тамгын газар, Эрдэнэ үйлдвэр, төрийн өмчт үйлдвэрийн газрын аж ахуйн үйлчилгээний цэх, Орхон аймгийн эрүүл мэндийн газар, соёлын спорт, аялал жуулчлал, залуучуудын газар, Орхон аймгийн боловсролын газар, Орхон аймгийн улаан загалмай хороо хамтран ажиллалаа. За мөн урилгаар шүүгчдийн бүрэлдэхүүнд Улаанбаатар хотоос төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын ахлах мэргэжилтэн инх төр хүрэлцэн ирж оролцсон юм а. Тэмцээнд 11 байгууллагын 12 багийн 84 ажилд өрсөлдөж байна. Нэг баг 7 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд үйлчлэгч, харуул хамгаалтын ажилтан, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй ажилтнууд баг болон хамтран оролцож байна. Энэ арга хэмжээний одоо нөгөө онцлог давуу тал нь гэх юм бол жижүүрүүдэд одоо цагийн байдал, гамшигын цагийн байдал өгөөд тэн дээр хэрхэн арга хэмжээ авах ёстой вэ? Ямар дараалалаар ажиллах ёстой вэ? Үйлчлэгч нарт маань болохоор алдан тасалгаа үйлчилгээгээ ямар дэс дараалалтай цэвэрлэх ёстой вэ? Тэ? Ямар ариутгалын байцыг хэр хэмжээтэй хэрэглэх ёстой вэ гэдэг сургалтуудыг эхний ээлжинд орсон. Тэгээд түүнийхээ дараанаас бол хоёр дахь шат нь буюу одоо энэ тэмцээн маань бол зохион байгуулагдаж байна. За энэ цэвэрлэгээ үйлчилгээний стандартын талаар за үйлчлэгч нарын ажил мэргэжлийн уралдаан гэж анх 23 онд одоо зохион байгуулагдсан. Үүнээс хойш одоо нодон бас Эрдэнэ үйлдвэр, төрийн өмчт үйлдвэрийн газар маань бас аймгийн хэмжээнд бас явуулсан. За одоо 25 оны улсын уралдаан маань Дорногов аймагт одоо бас болно. Тэгээ ингээд уралдаан тэмцээн явахын хэрээр манай үйлчлэгчдийн ур чадвар өсөж нэмэгдэж за тэрэнд хэрэглэгч байгаа тоног төхөөрөмж одоо хамгаалах хэрэгслүүд энэ одоо бас нэмэгдэж байгаа энэ уралдаан энэ одоо төрөөс биднийг бас анхаарч ажиллаж байгаагийн тоо дэлгэрэл оролцогчид удирдамжийн дагуу багийн 5 гишүүн нийт 6 өртөөнд ур чадрын сорил даалгавар гүйцэтгэх бөгөөд үлдсэн 2 үйлчлэгч ариун цэврийн өрөө офисын өрөөний цэвэрлэгийг хийж гүйцэтгэх юм а. Нэгдүгээр цэгт өгөгдсөн цагийн байдлыг жижүүр уншиж авах арга хэмжээний талаар багаараа ярилцаж, цагийн байдлыг үнэлж, ажлын дарааллыг гарган шүүгчид танилцуулна. Хоёрдугаар цэгт хүнд хөнгөн боцолтгоо гэсэн 3 цэгт анхны тусламж үзүүлж, ангилан ялгалт, тээвэрлэлт хийж гүйцэтгэнэ. Гуравдугаар цэгт онч мэрэгнээ сорих бөгөөд гишүүн бүр даарцсан байд 3 сүм шидэж нийлбэр оноогоор дүгнэнэ. Дөрөвдүгээр цэгт объектын галыг унтраах, гэнтийн халдлагаас урьдчилан сэргийлэх, барилгад байрлах гэд рантыг ажлын горомд бэлдэж тархаж байгаа галыг унтраах даалгавар гүйцэтгэнэ. Дараагаар нь бие бэлдрээ сорилтыг давна, ийхүү хамгийн сүүлийн өртөөнд ирж хууль эрх зүйн төвшин тогтоох сорилтыг багаараа гүйцэтгэнэ. Ганцаарчилсан төрөлд офис болон ариун цэврийн өрөөний цэвэрлэгийг 2 ажилтан тус бүр гүйцэтгэх бөгөөд тусгайлан бэлтгэсэн өрөөнд стандартын дарааллын дагуу ариун цэврийн өрөөнд 45 минут, албан тасалгаа буюу офисын өрөөнд 25 минут цэвэрлэгээ хийж гүйцэтгэнэ. Тэмцээнийг дүгнэхдээ багуудын туулсан зам хугацааг наривчлан тогтоож, төрөл тус бүрт торгуулийн болон шагналын оноо тооцсон байна. Энэхүү уралдааны дүн гарч хаалтын ажиллагаа зохион байгууллаа. Уралдааны нэгдсэн дүнгээр нийтлэг үйлчилгээний албаны баг 1-р байр, улсын тэргүүний 4-р цэцэрлэгийн баг 2-р байр, политехникийн коллежийн баг 3-р байранд шалгарсан амжилт үзүүллээ. Ажилтнуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх, тэгээ эрүүл аюулгүй гамшигын үед одоо хэрхэн яаж багаараа ажиллах, ажлын байран дээр авах ямар арга хэмжээг авах вэ гэдэг аюул мэдлэг олгох тэмцээн уралдаан байлаа. Ер нь бол энэ тэмцээн уралдаан аюу үр дүнтэй боллоо гэж бодож байгаа. Энэ нэг одоо нэг үйлчлэгээний ажилтан гэдэг утгаараа тий бас үйлчлэгээний ажлын нэр хүндийг бас өргөх тий дээр нь хүмүүсэд энэ эмнэлгийн анхны тусламж болон тий гамшиг ослын үед анхны тусламж үзүүлэх бас тодорхой хэмжээний мэдлэг
олгосон бас үр дүнтэй тэмцээн оролдсон боллоо л гэж бодож байна. Сая бид нар энэ тэмцээнд оролцоод 3 дугаар байранд ингээд орлоо. Манай хамт олон дээрээс нь нөгөө дэмжсэн захирал нийт нөгөө ажилчдаа баярлалаа гэж хэлье. Бид нар бол нөгөө бас ардаа нөгөө ажилчид үлдээчээд ирсэн нөгөө хэд маань бас арыг минь сайн даасан бас их баярлалаа гэж хэлье. Мөнгөд оршиж төрж явсны хэмжээж тусах арын амраа дараа нь болдог багаж байгаа тооцоолдог хавцаар тодорхойлогдож сэтгэлээр үлдсэн үйлчлэгээний хариуц амжилт хүсье. Үүнээс гадна эрүүл мэнд боловсролын байгууллага төлөөлөн хамтран оролцсон баг хамт олон болоод Баян өндөр сум жаргалан сумын засаг даргын тамгын газрын баг амжилттай оролцлоо. Ийхүү Орхон аймгийн нийтлэг үйлчилгээний албанаас 2 үе шаттай зохион байгуулсан ажилтны албаагчдаа чадваржуулах сургалт тэдний ур чадварыг сорих хуралдаан амжилттай өндөрлөлөө. Арга хэмжээний хүрээнд нийтлэг үйлчилгээний ажилтнуудын мэргэжлийн ур чадвар сайжирч харилцааны соёл ажлын арга барил дээшилсэн гэж үзэж байна. За мөн төрийн байгууллага хооронд харилцаанд туршлага солилцож үйлчилгээний стандартыг ажлын байранд хэрэгжүүлэхэд ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.